За, сайн мэцгэн хүүхдүүдээ. За, одоо манай хүүхдүүд энэ яагаад ирснээ мэдчихэв нөө? Библийн семинарыг сурах гэж ирж байгаа шүү дээ, тийм ээ? За, эхлээд энэ Библийн семинарыг сурахаас өмнө хажуудлын тэгээ ардаагаа, урдаагаа найзуудтайраа мэдлээ. За, юу гэж мэдлэх вэ гэхээр хамтдаа үгээ сайн сонсоод мөнхийн ус руу явцгаая гэд мэдлцгээе. За, мэдлээ. За, бүгдээрээ мэдлсэн үү те? За, тэгвэл одоо багштайгаа хамтдаа энэ семинараа эхлүүлэхээс өмнө залбираад тэгээд эхлүүлцгээе. Биднийг хайрладаг Бурхан минь талархлаа. Бурхан та энэхүү өдрийг зөвшөөрч өгөөд энэ сууж байгаа бүхий л хүүхдүүдийг ирүүлж өгсөн талархаж байна. Одоо энэ цагт Бурхан таны үгнээс сурах гэж байгаа лээ. Манай хүүхдүүд ч гэсэн Бурхан таны үгийг сайн сонсоод бас Бурхан таны хайрыг ухаарад бидний төлөө бэлдсэн тэрхүү мөнхийн ус руу орж чадах итгэлийг ч гэсэн өвөртөлж чадхаар Бурхан та тусалж удирдах өгөөрэй. Энэхүү цаг ч гэсэн манай хүүхдүүд маань үгээ анхааралтай сайн сонсож чадхаар Бурхан та хүүхэд тус бүрийн зүрх сэтгэл дотор ажиллаа явуулж удирдах өгөөрэй. Энэ цагийн бүхий л зүйлсийг таньдаа даатхан үргэлж биднийг хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За хамтдаа. За одоо манай хүүхдүүд маань юу эхэлчихсэн байгаа вэ? Манай хүүхдүүд одоо яаж байгаа вэ? Хичээл нь амарсан байгаа шүү дээ, тийм ээ? Хүссэн хүлээж исэн амралт эхэлсэн. За, яг л энэ хүүхэд шиг хичээл хийж байхдаа хичээл гэж бүгдээрээ хийж исэн баг, тийм ээ? Одоо энэ хичээлээ төр зогсоод одоо бүгдээрээ амарч байгаа шүү дээ, тийм ээ? Амралт нь эхэлсэн гоё юм уу? За, гоё байгаа шүү дээ. Хүснээрээ унтаад, хүснээрээ тоглоод их гоё байгаах, тийм ээ? Тэгсэн ч гэсэн бид нар багшийнхаа өгсөн. За, хүүхдүүдээ анхаарай. За, бүгдээрээ анхаарад. За, тэгсэн ч гэсэн бүгдээрээ амралт эхэлсэн ч гэсэн багшийнхаа өгсөн гэрийн даалгаврыг итэвхтэй хийх хэрэгтэй, тийм ээ хүүхдүүдээ? За, өнөөдөр бүгдээрээ хамтдаа Библийн семинарыг сурна гэсэн. За, багшийн баг байхад нэг ийм дуу байдаг байсан. За, дэлгэцэн дээр тэр дууг багш нь харуулъя. За, ийм дуу байгаа. За, багш нь эхний бадгийг дуулаад өгье. За, манай хүүхдүүд чимээгүй сайн сонсон шүү. За юу. Адар бороо ягаад өнгөнгөөр ордгүй юм бэ? Алтан нар ягаад шөндөлөөр ирдгүй юм бэ? Ягаад вэ? За, энэ их сонин дуу байгаа сте. Ягаад л гэдэг штэ, тийм ээ? За, хоёр дахь бадгийг харах юм бол хүрэл хөшөө ягаад хөлөө амраад суудгүй вэ? Хөөрсөн онгоц ягаад чигүүр дэвэж нисдгүй вэ? Ягаад вэ? Ягаад вэ? За, энэ дуу их сонин. Яагаад вэ л гэдэг штэ. Энэ дууны нэр нь яагаад вэ гэхгүй юу? Сонин байгаа штэ, тийм ээ? За, энэ дээр гарч байгаа бүхий л асуулт яагаад ийм байгаа юм бэ л гэж байна. За, хүүхдүүдэд чимээгүй байгаарэ. За, яагаад вэ л гэдэг штэ, тийм ээ? Тиймээс манай хүүхдүүд ч гэсэн өөрсдөө бид нар яагаад энд ирсэн бэ гэд өнөөдрийн семинарыг сонсонгоо яагаад гэсэн асуултыг хүн бүхэн тавьж агаад тэгээд энэ семинараа сайн сонсох хэрэгтэй шүү. За, хүүхдүүдээ. За, хамтдаа багштайгаа энэ ишлэлийг удаанаар хамт уншия. 3 Тиймд энэ багчуудаас хэн нэг нь алдагдах нь Тэнгэр дэх эцгийн чинь хүсэл биш юм. За, энэ ишлэгийг харах юм бол Бурхны хүсэл гарч байна. Бурхны хүсэл нь юу гэж байна? Энэ багчуудаас хэн нэг нь алдагдах нь Бурхны хүсэл бишээ гэж байна. За, энэ тэгвэл юу хэлж ийн вэ гэхээр манай хүүхдүүд одоо энэ газарт яах гэж ирсэн бэлээ? Үг сонсох гэж. Буюу мөнхийн усын найранд ирсэн шүү дээ, тийм ээ?
Бурхан энд сууж байгаа. Бас бүхий л хүүхдүүдийг энэ мөнхийн ус руу хүрээд ирээсэй гэж хүсдэг. Гэтэл энд Бурхан нэг ч хүүхэд тийшээ бүгдээрээ нэг ч хүүхэд алдагдахгүй ирээсэй гэж хүсдэг байна. За. Манай хүүхдүүд анги дээр нэг найз нь өвдөөд хичээлд ирэхгүй бол гоё байдгүй муухай байдгүй. Муухай байдаг штэ. Яана энэ найз маань яагаад ирээгүй юм болоо? Тийм ээ? Бодоол энэ найз маань юу тохиолдсон болоо гэж санаа зовдөг үстэй. Тийм ээ? Яг үүнтэй адилхан Бурхны сэтгэлч гэсэн нэг ч хүүхэд алдагдахгүй байгаасаа хэмээн хүсдэг байна. Тэгэхээр манай хүүхдүүд энэ семинарыг сайн сонсох юм бол энэ Бурхны хүслийг ч гэсэн биелүүлээд бүгдээрээ хамтдаа мөнхийн ус руу явж чадах нэ. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ энэ семинараар дамжуулан энэ Бурхны талаар мэдэх болно. За хамтдаа багштайгаа энэ ишлэлийг уншийе. Тиймээс таньж мэдцгээе. Эзнийг мэдхийн тулд шамдацгаая. За энэ дээрээс харах юм бол таньж мэдье гэж байна. Тэгээд доороос нь харах юм бол шамдацгаая гэж байна. За тэгвэл хэнийг таньж мэдэж хэнийг мэдхийн тулд шамдах хэрэгтэй байх нь? Энэ дээр эзэн гэж байна. За хүүхдүүд анхаараарай. 1 2 3. За энэ дээр эзнийг мэдхийн тулд шамдацгаая гэж байна. За энэ дээр гарч байгаа эзэн гэж хэмбэ гэхээр бүтээгч Бурхныг хэлж байна. Бүтээгч Бурхан гэж хэмбэ гэхээр тэнгэр газар, түмэн бодис, бас хүн төрлөختөн, ургамал ногоо амьтдыг бүтээсэн бүтээгч Бурхныг энэ үгэн дээрээ эзэн гэж хэлж байна. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ энэ бүтээгч Бурхны талаар хамтдаа сурах ахна. За гэхдээ энэ Библийн семинарыг хэрхэн ямар сэтгэлээр сонсох ёстой вэ гэдгийг багш нь түр хүүхдүүдтэй хэлье. За хамтдаа бас энэ үгийг уншийе. Тиймээс итгэлэн сонсгоод сонсох нь Христийн үгээр ирдэг. За энэ дээр Бурханд хандах итгэл юунаас ирдэг вэ гэдэг талаар хэлж байна. Юунаас ирдэг гэж байна? Сонсгоос ирдэг гэж штэ. Сонсгоос ирдэг гэж байна. Манай хүмүүс ямар нэгэн зүйлийг мэдэж авахдаа яадаг вүлээ хамгийн түрүүнд? Сонсдог штэ, тийм ээ? Бас хардаг, тийм ээ? Тэгэхээр энэ Бурхныг ч гэсэн бид нэр таньж мэдэж хичээнгүйлэн сурахын тулд эхлээд сонсох хэрэгтэй байна. Зүгээр ингээд суугаад иживэл ойлгож чадах уу? Чадахгүй штэ, тийм ээ? Тэгэхээр энэ Бурханд хандах итгэл маань сонсгоос ирдэг учраас манай хүмүүс маань чихээ сайн чих тавиад сонсох хэрэгтэй байна. За бас багш нь энэ итгэл гэдэг зүйл бас итгэхт нь туслахын тулд за нэг жишээ авч хэлье. За багш нь манай хүүхдүүд маань итгэл гэдэг маань ийм зүйлээ гэдгийг ойлгохын тулд хүүхдүүдээрээ нэг таавар таалгая. Манай хүүхдүүд сайн тааш уу заа юу? За багш нь энэ халаасандаа ямар нэгэн зүйл хийчихсэн баг. Бүгд хийчихсэн байгаа. Бүгд. Манай хүүхдүүд итгэж гин үү? За энд итгэж байгаа гэж байгаа хүүхэд байна. Энд итгэхгүй байна гэж байгаа хүүхэд байна. За тэгвэл итгэж байна гэж байгаа хүүхэд байна. Итгэхгүй байна гэж хэлж байгаа хүүхэд байна. Энэ хэний бодол хэлээ хүүхдүүдээ? Манай хүүхдүүдийн бодол шүү дээ, тийм ээ? Энэ багшд бүгж байгаа гэж зарим нь итгэж хагаад зарим нь итгэхгүй байна гэдэг чинь манай хүүхдүүдийн бодол байна. За тэгвэл энэ багшийн халаасанд бүгж байгаа гэдэгт итгэхийн тулд юу хэрэгтэй вүлээ? Харуулах хэрэгтэй шүү дээ. Нотолгоог хэрэгтэй. За зарим хүүхдүүд ингэж бодож магадгүй. За энэ багш угаасаа харахад л шудраг харагдаж байна. Тиймээс худлаа ярихгүй баха. Халаасанд нь гарцаагүй бүгж байгаа. Хэрвээ ингэж бодж ивэл багшд нь бүгж байхгүй бол манай хүүхдүүд яах вэ? За зарим хүүхдүүд нь энэ багш худлаа бид нарыг таалгахын тулд худлаа ярьж байгаа хаа гэж бодож магадгүй. Гэтэ багшд нь байвал яах вэ? Тийм үстэй. Тэгэхээр энэ багшд нь бүгж байна уу, байхгүй байна уу гэдгийг мэдхийн тулд юу хэрэгтэй байх нь вэ? Сайн сонсоход болох байх нь вэ? Болохгүй шүү дээ, тийм ээ? Эхлээд харах хэрэгтэй шүү дээ. Багшаа, та энэ халаасандаа бүгж байна уугүй юу харуулах. Тэгэх юм бол байх юм бол итгэж чадна шүү дээ, тийм ээ? За тэгвэл багш нь одоо
халаасандаа бөгж байна уу үгүй юу гэдгийг харуулъя. За, байгаа лу байхгүй лу? Байна уу? Байна штэ, тийм ээ? За. Тэгвэл одоо багш нь энэ керманда буцаагаад хийчихье. За, одоо багшийн халаас нь бөгж байна уу байхгүй байна уу? Байгаа штэ. Сая багш нь харуулад энэ буцаага хийсэн штэ, тийм ээ? Тийм. Тэгэхээр одоо багшийн халаас нь бөгж байгаа. Манай хүмүүс итгэж гин үү? За, итгэж гин. За, яаж итгэсэн бэлээ? Харчихсан штэ. Сая багш нь керманаас гаргаж ирээд шалгаад харуулсан, тийм ээ? Одоо энэ бүгжийг харж гин үү манай хүмүүс? Харж гин. За, тэгэхээр одоо багшийн керманд бүгж байгаа гэдэгт манай хүмүүс итгэж байгаа. Энэ үнэн үү? Үнэн штэ. Үүнийг бүгдээрээ сая хараад, шалгаад нотолчлоо штэ, тийм ээ? За, яг үүнтэй адилхан Бурхны үгийг ч гэсэн сонсохдоо энэ үгээр дамжуулан баталгаа, нотолгоонуудыг харах юм бол Бурхан үнэн гэдэгт бас энэ Библи гэдэг ном үнэн гэдгийг бид бүхэн мэдэх боломжтой байна. За, гэхдээ бас ийм хүүхэд байдаг. Энэ семинарыг сонсохдоо ийм хүүхэд байдаг. Энэ хүүхэд яаж энэ хүүхдүүдээ гайхаж гин үү? Жог нэг эргэлцсэн шинжтэй штэ, тийм ээ? За, энэ хүүхэд юу гэж ийн вэ гэхээр би мэдэн штэ гэж байна. Багшаа, би өмнө наадах чи зөндөө олон судаа сонсчихсон. Таны юу ярьж байгааг би бүгдийг мэдж байгаа. Гэсэн хүүхэд энд сууж байгаа юу, суухгүй байгаа юу? Сууж байгаа. Өмнө нь зөндөө олон удаа энэ семинарыг сонссон, бас дээрэс нь шинээр иж байгаа хүүхдүүд ч гэсэн байгаа. Гэхдээ энэ хүүхдтэй адилхан би мэдэн штэ гэсэн сэтгэлээр сонсох юм бол энэ Бурхны үгийг ойлгож чадахгүй. Тэгэхээр ийм мэднэ, би наадах чи мэдэн штэ. Та нэг мэдтгэл зүйл яриад байна штэ гэж бодож байгаа хүүхдүүдэд Бурхан ингэж хэлсэн байх нь. За, хамтдаа энэ үгийг уншийе. Сонсгоосоо өмнө хариу хэлэх нь мулгуу агаад ичхүүртэй. За, сонсгоос өмнө хариу хэлэх нь ухаантай гэж юу нү? Мулгуу гэж юу нү? Мулгуу гэж штэ. За, энэ мулгуу гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр мунхаг гэсэн үг аахгүй юу? За, өөрөөр хэлэх юм бол манай хүмүүс ч гэсэн байнга хэрэгэлдэг тэнэг гэсэн үг. Хэрвээ сонсоогүй хэрнээ би мэдэн штэ гэж бахирал одоо хашгираад хэлээд байх юм бол тэр хүүхэд ямар хүүхэд болох нь вэ? Муулгуу, муу хүүхэд болох нь байна штэ, тийм ээ? Гэхдээ манай хүүхдүүд ийм хүүхэд байж болох уу, болохгүй лөө? Болохгүй штэ. Харин ч сайн сонсоод, сайн хариулаад ийм ухаантай хүүхэд болох хэрэгтэй, тийм ээ? За. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа энэ Библийн семинараар дамжуулан хэд хэдэн агуулгуудыг сурах болно. За. За, бүгдээрээ эдгээр агуулгуудыг сурна. За, багштайгаа хамт уншийе. Диважин, Библи, Бурхан, Есүс. За, эдгээр агуулгуудыг бүгдээрээ энэхүү 4 өдрийн семинараар дамжуулан хамтдаа суралцсан. За. За, манай хүмүүс мөнхийн ус байгаа. Энэ диважин гэдэг нь мөнхийн усыг хэлж байгаа байхгүй юу? Энэ мөнхийн ус байгаа гэдэгт итгэж гин үү, итгэхгүй байгаа юу? За, бас зарим хүүхэд нь итгэж байгаа штэ. Бас зарим нь итгэхгүй байгаа. Гэхдээ итгэхийн тулд яах ёстой гэсэн бэлээ? Сайн яах хэрэгтэй гэсэн бэлээ? Сонсно. Сонсоод өөр яах ёстой вэ? За, харна штэ. Харах буюу нотолгоог нь харчих юм бол бид нар итгэж чадна, тийм ээ? За, тэгвэл багш нь мөнхийн ус байгаа гэсэн. За, байгаа гэдгийг хүүхдүүдтэй тайлбарч харуулъя. За, тэгвэл манай хүүхдүүд мөнхийн ус байгаа гэдгийг харчвал үгээ томоотой өөмөлгүй сайн сонсч чадах уу? Чадна штэ, тийм ээ? За, эндээс харсан чинь өмнөх жилүүдийг, өмнөх семинаруудыг бодох юм бол их гоё цайлган, томоотой, өөмөлдгүй бас багшийнхаа үгэнд сайн ордог хүүхдүүд ирсэн байна. Ийм хүүхдүүд мөнхийн ус руу орохыг хүсэж байгаа зү? За. За, тэгвэл Бурхны хүүхдүүдэд өгөхийг хүсэж байгаа тэр мөнхийн ус нь ямар газар вэ гэдгийг багш нь энэ Библиэр дамжуулан хүүхдүүдтэй хэлж өгье. За. Мөнхийн ус бол ийм газар байна.
Гайхаж байна уу та нар? Гайхаж байгаа шүү дээ, тийм ээ? Ийм газар өмнө нь харж ирсэн үү? Гэтэл боддоор ийм газар байгаа гэж байна. Ийшээ нэг очихыг хүсэж байна уу хүүхдүүд ээ? За, хүсэж байгаа шүү дээ, тийм ээ? За, гэтэл энэ хоёр хүүхэд бодож байна. За, энэ мөнхийн улс байдгийн болов. Тэгвэл энэ ийшээ нэг юу нь яаж орох юм болоо гэж бодож штэ, тийм ээ? За. Библиэлд мөнхийн улсын талаар ингэж хэлсэн. За, хамтдаа. За, энэ бол мөнхийн улсын хаалга. Цул сувдаар хийсэн. За, манай хүүхдүүдийн ээж нь эгч нар нь ч гэсэн ингээл сувдан зүйлд ч юм уу одоо бүгжинд дуртай штэ, тийм ээ? Гэтэл мөнхийн улсын хаалга нь бүхэл цул сууд гэж байна. За, хамтдаа энэ үгийг хамтдаа багштайгаа уншийе. 12 хаалга нь 12 сувд ажээ. Хаалга нэг бүрэн нэг цул сууд байсан бөгөөд хотын гужим нь шил мэд тунгалаг шижир алт байлаа. За, энэ Деважингийн хаалга нь бүхэл цул сууд гэж байна. Тэгээ дээрэс нь хотын гудамж нь юу гэж энэ хүүхдүүдээ? Шижир алт гэж штэ. Тийм ээ? Одоо бид нар юун дээр гიშгэж байгаа лээ? Алтан дээр гიშгэж байгаа юм уу? Пелтан шалан дээр гიშгэж штэ, тийм ээ? Гэтэл энэ дэлхий дээр алт ямар үнэтэй вэ? Хүүхдүүд маань мэдэх үлээ? За, зарим нь мэдж байгаа, зарим нь мэдэхгүй штэ. Гэтэ энэ дэлхий дээр цул шижир алт гэх юм бол маш их үнэтэй. Одоо энэ алтан дээр гэтэл Деважинд очих юм бол бид нар гიშгнэ гэж штэ. Одоо бид нар юун дээр гიშгэж ийн гэсэн бэлээ? Пелтан шалан дээр гიშгэж штэ. Гэтэл ийм үнэтэй энэ дэлхий дээр ийм үнэтэй алтан дээр бид нар Деважинд очих юм бол энэ мөнхийн улс руу явж чадах юм бол тэр хүүхэд алтан дээр ингээ гიშгээ явах нь штэ. Гоё юм уу? За, гоё яваа штэ. Ийш нэг явахыг хүсэж гин үү? За. За, бас мөнхийн улсын хаалгыг татах юм бол ийм сайхан газар байгаа. Та бүхний нүд гэлвэж гин үү? За, энэ зураг жоохон бүсгэр учраас гэлэхгүй байгаа. Яг жинхэнэ Деважинг харах юм бол манай хүүхдүүд ч гэсэн бүр нүд нь гэлэлцаал гэлтгнаад ийм байх болно. Тийм ээ? За, багштайгаа хамтдаа энэ үгийг уншийе. Тэр надад Бурхны болон хурганы сентинээс гарах болон мэд гэлэлцсэн амийн усны голыг үзүүлсэн гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд 12 төрлийн үр жимс сургуулан сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. За, энэ Деважингийн хаалгаар орох юм бол за энэ үгний ард нь байна штэ. Яг голоор нь гол урсж байна, тийм ээ? Гэхдээ энэ гол зүгээр бидний одоо энэ буйнд гол юм уу, ховд гол шиг ийм гол биш. Энэ голын ус нь амийн гол гэдэг нэртэй. Тэгэхээр энэ уснаас уусан хүн мөнхөд амьдрна. Үхэхгүй. Гоё юу? Манай хүүхдүүд мөнхөд амьдрахыг хүсэж байна уу? Хүсэж байгаа шүү дээ, тийм ээ? За, Деважин бас ийм газраа гэж. За, хүүхдүүдээ анхаарай. За, цэгсуй. За, 1 2 3. За, яг ийм байр байдалтай семинараа сонсон шүү. За, юу хүүхдүүдээ. За, тэгээд бас Бурхан мөнхийн ус нь ийм газар юм аа гэж хэлсэн байгаа. За, хамтдаа багштайгаа энэ ишлэлийг уншийе. За, хамт уншийе. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчна. Тэн цаашид үхэлгэж байхгүй. Гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. За, энэ Деважинд очих юм бол үхэхгүй гэж байна. Энэ дэлхий дээр хүмүүс, маш олон хүмүүс төрж байгаа шүү дээ. Үүний зэрэгцээ бас маш олон хүмүүс автын ослоор эсвэл өвчнөөр ч гэсэн энэ хорвоог орхиод нас барж байгаа хүмүүс байгаа, тийм ээ? Гэтэл Бурхны бидэнд өгөхийг хүсэж байгаа энэ мөнхийн ус нь үхэхгүй гэж байна.
Үхэхгүй мөнхөд амьдрнаа гэвэл манай хүүхдүүд гоё юу? Муухай юу? Гоё штэ. Ийм газар байх юм бол хурдхан шиг очихыг хүснэ үстэй. Тийм ээ? За тэгээд бас энэ мөнхийн усад очих юм бол манай хүүхдүүд энэ одоо найз нөхдөдтэйгээ тоглоод эсвэл ямар нэгэн зүйл хийж хагаад гараа эсгэж исэн удаа байна уу? Гараа гимтэж исэн удаа байна уу? Байгаа штэ, тийм ээ? 2 удаа, бүр 3 удаа бэртэж исэн хүүхдүүд байгаа, тийм ээ? Тэр үедээ яадаг үлээ манай хүүхдүүд? Шархны лент наадаг штэ. Тийм ээ? Шархны лент наадаг. Гэтэл энэ мөнхийн ус руу очих юм бол шархны лент гэж байхгүй. Гоё юу? Өвдөн гэж байхгүй. Тэгээд бас гашууднаа гэж байхгүй. Манай хүүхдүүд ч гэсэн яана гэл ямар нэгэн зүйлээс болоод гашуудаас санаа зовдөг тийм үе байдаг штэ, тийм ээ? Гэтэл энэ мөнхийн ус руу очих юм бол ерөөсөө гашуудаж уйлна гэж байхгүй. За тэгээд дээрээс нь бас бид нар сэтгэл өвдгөөрөө ингээл хин нэг ч гэсэн ингээл гомдоочхороо нөгөө хүүхдэн ч гэсэн уйлждаг штэ, тийм ээ? Мөнхийн усад очих юм бол ерөөсөө уйлахгүй. Харин яах вэ гэхээр эсрэгээр нь за уйлахгүй бол мөнхийн усад эсрэгээр нь юу байх вэ хүүхдүүд? Баярлна штэ. Ха гэл хөөрөөл тэгэл хамтдаа тогтлоод байна. Баян инээгээл баяр хөөртэй амьдрал гоё муухай юу? Гоё штэ. Гэтэл мөнхийн усад мөнхөд тэгэж баярлаж хөөрнө гэж байна. За тэгээд дээрээс нь бас бид нар мөнхийн усад очих юм бол за энэ ишлийг хамтдаа уншийе. Харагтун Бурхны ясар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болон тэд түүний ард түмэн болж Бурхан өөрөө тэдний дунд байж Бурхан нь болно. За бас мөнхийн усад очих юм бол бид нар Бурхантай бас Есүстэй мөнхөд хамтдаа амьдрна. Ойлгож байна уу хүүхдүүд? За тэгээд энэ мөнхийн усад бас бид нар бартай тоглоно. Бар гэдэг амьтныг манай хүүхдүүд мэдэх үү? Барыг амьдаар нь харж ирсэн үү? Бүгдээрээ ер нь дийлэнх нь зурагтаар л дамжуулан хардаг штэ. Гэтэл мөнхийн усад очих юм бол бартай тоглоно гэж штэ. Хэрвээ бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаа бартай тоглол яах вүлээ? Барьж хазуулахгүй штэ. Барьж идүүлнэ. Тийм биз дээ? Тийм ээ? Бар, арслан, чон бүгдээрээ аимшигтай араадан амьтаж штэ, тийм ээ? Гэтэл мөнхийн усад очих юм бол энэ ан араатан амьтадтай бид нэр тоглоно гэж байна. Тэгж чадах юм болов? За энэ Библиэлд Бурхан тэгж тоглоно гэж хэлж байгаа. Тэгвэл багш нь тэр ишлээд хүүхдүүдтэй харуулад уншия. За энэ үгийг багштайгаа хамт уншия. Чон хуургатай хамт амьдран, эрвэс ишигтэй хамт хэвтэж, тугал арслан тарган мал хамтдаа байж бяцхан хүү тэднийг удирднаа гэж байна штэ. Энэ сууж байгаа хүүхдүүд бүгдээрээ бяцхан штэ, тийм ээ? За энэ дээр санах юм бол чон хургатай хамт амьдрнаа гэж байна. Энэ дэлхий дээр яадаг вүлээ? Хурга, хоныг харахаар чон яадаг вүлээ? Барьж иддэг штэ, тийм ээ? Хөдөө ингээд гэртээ хөдөө өвөө мөгөндөө очих юм бол чон ч гэсэн хурга, малыг нь бариад идсэн тийм тохиолдлууд гардаг штэ, тийм ээ? Гэтэл мөнхийн усад очих юм бол тийм зүйл байхгүй гэж байна. Тэгээд бас эрвэс ишигтэй хамт эвтнэ гэж штэ. Зэрэгцээд эрвэс ишиг эрвэсний хажууд ингээ хэвтнэ гэж штэ. Энэ боломжтой боломжгүй юу? Энэ дэлхий дээр боломжгүй ч гэсэн энэ мөнхийн усад очих юм бол боломжтой. Тэгээд тугал арслан, тарган малтай хамт бэлчнэ гэж байна. Тэгээд энэ бүхнийг хэн захирна гэж байна? Бурхан гэж байна уу? Бяцхан хүү гэж штэ. За энд сууж байгаа хүүхдүүд бүгдээрээ л баг балчир бяцхан хүүхдүүд штэ, тийм ээ? Хэрвээ энэ Библийн семинарыг за анхаарай хүүхдүүдээ. 1 2 3. За энэ Библийн семинарыг сайн сонсоод Бурхны тэр хайрыг ухаарад аврагдчих юм бол манай хүүхдүүд мөнхийн усад очих юм бол бүгдээрээ энэ ан араатантай хамтдаа тоглоод хамтдаа хөгжилдэг нэ.
Ойлгосноо уу? За, багш нь сая юуны талаар манай хүүхдүүдэд харуулчлаа? Деважин буюу мөнхийн улсын талаар харуулсан тийм ээ. За, тэгвэл энэ Библиэлд хэлж байгаа бурхан жинхнээсээ байгаа болов байхгүй болов? Та нар яаж мэдж байгаа юм? Зүгээр л байгаа гэж бодож байгаа бох тийм ээ. За, тэгвэл энэ Библиэлд бурхан байна уу үгүй юу гэдгийг багш нь бас энэ Библиэр дамжуулан хүүхдүүдтэй харуулъя. Зарим хүүхдүүд ингэж боддог. Бурхан чинь байгаа мó? Тэг бурхан байгаа бол яагаад миний нүдэнд харагдахгүй байгаа юм бэ гэд тэгж боддог. Тийм ээ хүүхдүүд ээ? За, гэхдээ энэ бурхан сая хэллээ. Тэнгэрт байдаг. Дээрээс нь бас бидний нүдэнд харагдахгүй байгаа шалтгаан гэж байна. Гэтэ бидний нүдэнд харагдахгүй байна гэд бурхан байхгүй гэсэн үг мөн үү биш үү? Биш шүү дээ, тийм ээ? Бурхан бидний нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн байгаа. За хүүхдүүдээ энэ зааланд агаар байгаа юу байхгүй юу? Байгаа шүү дээ. Яаж мэдчихэв? Бид нар амьсгалаад байна шүү дээ. Амьсгалж байна гэдэг чинь агаар байгаа гэсэн үг. Гэтэ энэ агаар нүдэнд харагдаж байна уу, харагдахгүй байна уу? Харагдахгүй байгаа ч гэсэн байгаа гэдгийг бид амьсгалж байгаа учраас мэдэж болж байна. Агаар байгаа гэдэг нь үнэн үү? Үнэн шүү дээ. За энэ дэлхий дээр хүний нүдэнд харагддаг зүйлийг 22% гэж хэлж байгаа. Харин нүдэнд харагдахгүй зүйлийг нь 78% гэж байгаа. За тэгээд бас энэ нүдэнд харагддаггүй зүйл нь харагддаг зүйлээсээ илүү чухал гэж хэлсэн байна. За бүгдээрээ энийг харъя. За энэ дээр нүдэнд харагдахгүй зүйл 78% гэж байна. Тэгвэл нүдэнд харагдахгүй зүйлсүүд нь юу вэ гэдг нь доор нь гарч байна. Агаар, дуу чимээ, хайр, таталцлын хүч, соронзон орон, сүнс гээд эдгээр зүйлсүүд нүдэнд харагдахгүй. Гэтэ энэ зөвхөн төлөөлөл болсон зүйлсийг хэлж байна. Үүнээс гадна зөндөө олон зүйл байгаа. Нэм бактери ч гэсэн нүдэнд харагддаггүй шүү дээ, тийм ээ? За, гэтэ хүүхдүүдээ сайн сонсоорой. Та нар миний яриаг сонсож байна уу? Сонсож чадж байна уу? Миний яриаг сонсож байгаа шүү дээ, тийм ээ? Харж байна уу? Харахгүй шүү дээ. Энэ дуу чимээ гэдэг зүйл нүдэнд харагдахгүй, тийм ээ? Гэхдээ энэ дуу чимээ байгаа гэдгийг бид нар яаж мэдэж байна? Энэ хоёр хөөрхөн чихээр сонсож штэ, тийм ээ? Тэгээд энэ дуу аваач гэсэн байгаа юм байна гэдгийг бид нар мэдэж болж байна. Энэ хайр нүдэнд харагдах хүүхдүүд ээ. Манай хүүхдүүдийг аав ээж нь хайрладаг. Гэтэл харагдахгүй байгаа тэр хайрыг манай хүүхдүүд яаж мэдээд байна? За зүрхээрээ мэдэрч байгаа юм байна, тийм ээ? Тийш үү? Ингээ хайрлаж байгаа бол халамжлан бас анхаарн үлсэх юм бол хоолч гэсэн аав ээж нь хийж өгдөг штэ, тийм ээ? Ийхүү хайрлж ийн гэдгээ аав ээж нь хүүхдүүдэд үйлдэлээрээ дамжуулан харуулж байна. Тэрийг нь бид нар энэ зүрхээрээ мэдрээд авах нь штэ. Тийм ээ хүүхдүүдээ? За дээрэс нь тэгвэл энэ дээр бас бурхан нүдэнд харагддаггүй. За бурхан яагаад нүдэнд харагддаггүй вэ гэдгийг багш нь бас хүүхдүүдтэй тайлбарлаж өгье. За хамтдаа энэ ишлэгийг уншийе. За энэ дээр түүнийг гэдэг нь бурхныг хэлж байгаа. За ингэж суух яасан бэлээ? За жоохон ингэж сууж байгаа л нэг 3 минут 5 минут өнгөрөхөөр буцаад ингээл суучихна. Болохгүй шүү. За юу хүмүүдээ. Энэ бурхны үгийг сайн сонсчиж л хаашаа явж чадах вүлээ? Мөнхийн улс руу алтан дээр гიშгэх гэдэг шүү дээ бид нар. Ойлгож байна уу хүмүүдээ? За энэ дээр түүнийг гэж байгаа нь бурхныг хэлж байна. За урагшаа харъя. Хүүхдүүдээ урагшаа харъя. Урагшаа харъя. 1 2 3 бүгдээрээ ингэрийн тэмдгээ оролдохгүй, урдаагаа ямар зүйлээ оролдохгүй, багш руугаа хараад үгээ сайн сонсох хэрэгтэй шүү. Ойлгосон хүүхдүүдээ? За энэ дээр хэлж байгаа түүнийг гэдг нь бүтээгч бурхныг хэлж байна. За энэ бүтээгч бурхныг харж чадах хүн байна уу, байхгүй гинөө?
байхгүй. Урд өмнө нь хинч хараагүй. Бас харж чадахгүй гэж байна. Тэгвэл Бурхныг яагаад харж чадахгүй вэ гэхээр Бурхан үхшгүй мөнхийг эзэмшдэг. Тэгээд бас хүршгүй гэрэл дотор очдог. Бид нар руу цэг харж чадахгүй юу? Чадахгүй штэ. Хурц нар тусах юм бол бид нар яадаг вүлээ? Ингээд нарнаас хорогдоод гараараа халахалдаг штэ, тийм ээ? Гэтэл Бурхан нарнаас ч илүү хурц гэрэл дунд оршдгоо гэж байна. За, хамтдаа энэ үгийг уншия. Зөвхөн түүндэл үхшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. За, Бурханд үхшгүй мөнх болоод хүршгүй гэрэл байдаг учраас л хүн энэ нүдэрээ Бурхныг харах боломжгүй байна. За, тэгвэл яагаад бид нар Бурхныг харж чадахгүй вэ гэхээр Бурхан энэ дээр үхшгүй мөнх гэсэн. Харин бидний энэ бие махбод ямар үлээ хөвгтүүдээ өвдөн, хөгшрөн, өтлөн, үхдэг ийм биеэр бид хүн энэ дэлхий дээр амьдарч байгаа шүү дээ, тийм ээ? Ийм биеэр бид нар үхшгүй мөнх Бурхныг харах боломжгүй байна. Тэгээ түрүүн хэлсэнчлэн нараараа бид Бурхан нарыг харж чадахгүй гэдэг энэ Бурхан ч гэсэн хүршгүй гэрэл дотор оршдог учраас л бид нар Бурхныг харж чадахгүй байна. За, тэгээ дээрэс нь бас Бурхныг яагаад харж чадахгүй вэ гэхээр за, Бурхан энэ дэлхий газар энэ бүх зүйлийг дүүрэн оршдог нэгэн. За, энэ үгийг хамтдаа уншия. Би алс холын Бурхан биш ээ. Харин ойрхон байдаг Бурхан босуу. Би тэнгэрс хийгээд газрыг дүүргдэг босуу гэж эзэн тунхаглаж байна. За, энэ Библиэлд хэлж байгаа эзэн гэдг нь хэнийг хэлсэн бэлээ? Ямар Бурхан бэлээ? Бүтээгч Бурханыг энэ Библиэлд эзэн гэж хэлсэн байна. За, эндээс харах юм бол Бурхан алс холын Бурхан биш, ойр байдаг Бурхан. Бас тэнгэрс хийгээд газрыг дүүрэн оршдгоо гэж байна. Ойлгож байна уу хүүхдүүд? За, манай хүүхдүүд хэд хол зүйлийг харж чадахгүй юу? За, бас хэд ойр зүйлийг харж чадахгүй юу? За, энэ номыг бүр ингээ хол тавьчууд манай хүүхдүүд уншиж чадахгүй юу? Чадахгүй штэ. Бас ингээ нүдэндээ ингэчүүд уншиж чадахгүй юу? Чадахгүй. Тэгэхээр бидний энэ нүд маань бүрэн төгс биш. Тэгэхээр бид нар нүдээр харж байгаа зүйлдээ итгээд явж иж болохгүй. Энэ хүний нүдэнд харагдах зүйл хэдэн хувь гэж хэлсэн бэлээ? 22% шүү дээ, тийм ээ? Бид нар ямар нэгэн зүйлийг ингээд нүдээ жоохон ингээд анигаад 22% харуул тэр зүйлийг тодорхой харж чадахгүй юу? Чадахгүй шүү дээ. Бид нар нэг зүйлийг тодорхой харахын тулд нүдээ томруулаад харах юм бол сайн харж чадна, тийм ээ? За, үүнтэй адилхан Бурхан энэ сансар өгтургүй дэлхийгээс том учраас бид нар энэ Бурханыг нүдээрээ харах боломжгүй байна. За, гэхдээ харж чадахгүй зүйлийг харах арга байна. За, тэр нь юу вэ гэхээр харагдахгүй зүйлийг мэдэх арга гэж байна. Бид нар энэ үнрийг нүдээрээ харж чадахгүй юу? Биш ээ, харж чадахгүй шүү дээ, тийм ээ? Гэтэ энэ үнрийг хамраараа дамжуулан мэдэж болно. Дуу чимээг нүдэрээ харж чадахгүй юу? Чадахгүй. Юугаар мэдэж болох вүлээ? Чихээрээ мэднэ. За, энэ нэм бактерийг бид харж чадахгүй юу? Энэ алган дээр нь нэм бактери байгаа юу, байхгүй юу? Маш их байгаа штэ. Бид нар харж чадахгүй учраас л гараараа ямар нэгэн зүйлд хүрдэг, тэр хүрсэн гараараа хоол хүнс иддэг, тийм ээ? Гэтэ энэ нэм бактерийг бид нар микроскопоор дамжуулан харах боломжтой. Сүлжээнүүд нь харагдахгүй юу? Юугаар дамжуулан мэддэг вүлээ? Гар утсаараа дамжуулан мэддэг штэ, тийм ээ? За, үүнтэй адилхан Бурхан бидний нүдэнд харагддаггүй. Тэгвэл энэ Бурханыг бид нар яаж мэдэж олох нь вэ? Тийм ээ. Энэ Библиэр дамжуулан мэдэж олох байна. Яагаад гэхээр энэ Библи нь өөрөө Бурханы үг байна. За, тэгвэл хүмүүс яагаад энэ Библийг
сурах ёстой вэ? Ер нь яагаад хүн энэ Библиэс сурдаг вэ гэдгийг багш нь хэлье. За энэ үгийг хамтдаа уншийе. Та нар бичвэрүүдэд мөнхэн бий гэж боддог тул тэднийг нэгтэлдэг. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ. За энэ Библи дотор юу байгааг нь үү? Юу байгааг нь үү? Энэ улаанаар бичсэн байна. Юу байгааг нь үү? Мөнхэн байгаа гэж штэ. Зүгээр нэг ам биш. Мөнхэн. За тэгвэл энэ мөнхэмийг авсан хүн хаашаа явдаг вэ? Диваажн руу явна штэ. Түрүүн багшийнх нь харуулсан ийм диваажн байх нь байна. Тэгэхээр энэ диваажн руу хэн очиж чадах вэ гэхээр энэ Библиэр дамжуулан мөнхэмийг л олж авсан хүн энэ диваажн руу очих боломжтой байх нэ. За гэтээ энэ диваажн руу очихын тулд бид гарцаагүй мөнхэмийг олж авах хэрэгтэй. Гэтээ энэ мөнхэмийг зүгээр нэг олоод авчихгүй. Мөнхэмийг олж авахын тулд бид нар мэдэх ёстой хоёр зүйл байна. За энийг хамтдаа багштайгаа уншийе. Цорын ганц үнэн бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхэм мөн. За энэ дээр мөнхэм мөн гэж байна. Гэтэ эндээс харах юм бол цорын ганц үнэн бурхан мөн Есүс Христийг мэдэх нь мөнхийн ам гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар энэ мөнх амийг олж авахын тулд эхлээд цорын ганц үнэн бурхныг мэдэх хэрэгтэй. Энэ жинхэнэ бурхан хэд байгааг нь үү? Цор ганц байгаа гэж шүү дээ, тийм ээ? Энэ тэнгэрт мандчихсан байгаа нар хэд байдаг вүлээ? Ганцхан байгаа шүү дээ, тийм ээ? Манай хүүхдүүдийг төрүүлсэн ээж нь хэд байгаа вүлээ? Нэг л байгаа шүү дээ. Хоёр ээжтэй хүн байна уу? Байхгүй, тийм ээ? Тэгэхээр энэ ертөнцийн байдаг маш чухал зүйл цор ганц байдаг. Яг үүнтэй адилхан Библийг бичсэн, хүнийг бүтээсэн, энэ тэнгэр газрыг бүтээсэн бурхан ч гэсэн цор ганц оршдог байна. Ойлгосноо хүүхдүүдээ? Бурхан хэд байдаг гинөө? Ганцхан байгаа гэж шүү дээ, тийм ээ? За тэгээд бас энэ Библиэр дамжуулан бүгдээрээ Есүсийг мэдэх хэрэгтэй. За энэ ишлэгийг хамтдаа уншийе. Учир нь би өөрийнхөө хүслийг бус харин намайг илгээгчийн хүслийг үйлдэхээр Тэнгэрээс бууж ирсэн. За Есүс хаанаас ирсэн гинөө? Тэнгэрээс бууж ирсэн гэж штэ. Одоо бид нар 2025 онд амьдарч байгаа. Тийм ээ хүүхдүүд? Энэ яаж 2025 он болсон бэ гэхээр Есүс энэ газар дээр мэндэлсэн өдрөөс ахуулан 2025 жил болсон гэсэн үг. За гэхдээ Есүс энэ газар дээр яагаад ирсэн зорилгоо хэлсэн. За хамтдаа энэ үгийг уншийе. Учир нь би өөрийнхөө хүслийг бус харин намайг илгээгчийн хүслийг үйлдэхээр Тэнгэрээс бууж ирсэн юм. Намайг илгээгчийн хүсэл мөн хүүг харж түүнд итгэгч бүр мөнх амьтаа байх нь эцгийн минь хүсэл юм. За Есүс яагаад энэ ертөнцөөр ирсэн бэ гэдгээ энэ үгэн дээр хэлсэн байна. Яагаад ирсэн гэнэ? Хүүг харж түүнд итгэгч бүр мөнх амьтаа байх нь эцгийн минь хүсэл гэж байна. Тэгэхээр Есүс хүн тус бүрд энэ мөнх амийг өгөхийн тулд ирсэн гэж байна. За энийг хардаа хүүхдүүд ээ. Есүс бол зам, үнэн, ам мөн. Тэгэхээр бид нар мөнхийн ус руу явахын тулд хэнийг мэдэх хэрэгтэй байх нь вэ? Есүсийг мэдэх хэрэгтэй байх нь шүү дээ, тийм ээ? За хамтдаа энэ үгийг уншийе. Есүс зам, үнэн, ам бол би байгаа юм. Хинч надаар дамжуулгүйгээр эцэгт хүрэхгүй. За энэ мөнхийн ус руу явахын тулд гарцаагүй бид өхөн Есүсийг мэдэх хэрэгтэй байна. Тиймээс энэ семинараар дамжуулан манай өвгдөө ч гэсэн Есүст итгэх юм бол мөнх амьтаа болж чадна. Мөнх амьтаа хүн л энэ мөнхийн ус руу орж чадна гэж хэлсэн шүү дээ, тийм ээ? За. Тэгвэл одоо бүгдээрээ энэ Библи маань хэрхэн яаж бичигдсэн талаар хамтдаа сурья. За.
Энэ ямар ном бэ хүүхдүүдээ? 3 тоорой гэсэн үлгэрийн ном. За, энэ 3 тоорон дээр ямар үйл явдал гардгийг манай хүүхдүүд мэдэх үү? За, эхний тоорой юугаар байшингаа барьсан бэлээ? Өвсөөр барьсан шүү дээ, тийм ээ. Хоёр дахь тоорой нь юугаар барьсан бэлээ? Мөчрөөр барьсан, тийм ээ. Гурав дахь тоорой нь юугаар барьсан бэлээ? Тоосгоор барьсан. Чон ирээд үлээсэн чинь хиний байшин нурахгүй үлдсэн бэлээ? 3 дахь тоорой буюу тоосгоор байшингаа барьсан энэ тоорооны байшин нурдгүй шүү дээ, тийм ээ. За, бид нар энийг яаж мэдсэн бэ? Энэ 3 тоорой гэсэн үлгэрийн номыг уншаад эсвэл аав ээжээсээ энэ үлгэрийг сонсоод бид бүхэн энэ 3 тоорой гэдэг үлгэрийг мэдэж авсан. Тийм ээ хүүхдүүдээ? Яг үүнтэй адилхан бид нар бүтээгч Бурхныг мэдхийн тулд энэ Библиэр дамжуулан мэдэж болох нь байна. За, энэ Библиэр дамжуулан энэ Библиэлд бүтээгч Бурхны талаар гарч байгаа. Тэгэхээр манай хүүхдүүд маань энэ үгээ сайн сонсоод сайн сурах юм бол тэр тэнгэр газар түмэн бодроос энэ сууж байгаа хөөрхөн хүүхдүүдийг хэн бүтээсэн бэ гэдэг тэр бүтээгч Бурхны талаар мэдэж авч чаднаа. За, тэгвэл хамтдаа энэ ишлэгийг уншъя. Учир нь нэг ч иш үзүүлэг хизээж хүний хүслээр гарсангүй. Харин Бурханаас ирсэн бөгөөд ариун сүнсээр хөдөлгдсөн хүмүүсээр дамжин хийлэгдэжээ. За, энэ дээр Библи яаж бичигдсэн талаар гарсан байна. Энэ харах юм бол хүний хүслээр гараагүй, харин Бурханаас ирсэн гэж байна. За, жишээ татах юм бол ийм ээ гэсэн үг. За, энэ багш сурагч байна. Манай хүүхдүүд сургууль дээрээ цээжчиг авч үзсэн үү? Авч ирсэн шүү дээ, тийм ээ. Багш нь хэлэх юм бол манай хүүхдүүд өөрийнхөө үгийг бичдэг лөө эсвэл багшийнхаа зааж хэлж өгсөн үгийг бичдэг лөө? За, жишээ татах юм бол багш нь ээж гэх юм бол манай хүүхдүүд юу гэж бичих хэрэгтэй вэ? Ээж гэж бичих хэрэгтэй шүү дээ. Тэгээ багш нь цэцэг гэж хэлвэл манай хүүхдүүд бас цэцэг гэд бичих хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэгээд услав гэх юм бол манай хүүхдүүд ч гэсэн услав гэж бичнэ. Тэгээд ээж, цэцэг, услав гэсэн өгүүлбэр гарч ирнэ шүү дээ, тийм ээ. За, хэвээ энэ багшийнхаа хийснээс өөрөөр манай хүүхдүүд дураараа өөрийнхөө бодлороо биччихвэл яах вэ? Цээж өчг нь оронгоор иргэн шүү дээ. Бүгд алдаатай, дээрээс нь муудун авна шүү дээ, тийм ээ. Тийм биз дээ хүүхдүүд ээ? За, яг үүнтэй адилхан багш нь хүүхдүүдэд хэлээд цээж жижгийг авахулдаг шиг Бурхан ч гэсэн хүмүүст үгээ хэлээд тэр хэлсэн Бурханы хэлсэн үгийг нь сонсоод бичсэн ном нь энэ Библи байх нь. За, жишээлбэл энэ үгийг хамтдаа уншъя. Израилийн Бурхан эзэн ингэж айлдаж байна. Миний чамд айлдсан бүх үгсийг номд бич. За, тэгээд эндээс харах юм бол миний айлдсан бүх үгийг чи номд бичээ гэж байна. За, жишээлбэл Бурхан энд Иремья гэдэг хүнд үгээ хэлж өгсөн. Харин энэ Бурханы хэлсэн үгийг Иремья гэдэг хүн сонсоод бичсэн ном нь Иремья ном болж байна. Ийхүү Библи маань маш олон хүнээр дамжуулан Бурханаас айлдаж хэлсэн үгийг нь сонсоод бичсэн ном нь энэ Библи болж байна. За, Библи маань хэрхэн яаж бичигдсэн бэ гэхээр энэ Библи дотор Бурханы сэтгэл шингэсэн байгаа. Энэ Библийг уншаад үзэх юм бол тэр чигтээ Бурханы амлалт, ёроол, хайр, ивэл, нэгүсэл гэд бүх зүйл Бурханы сэтгэл шингэж бичсэн ном байх нь. За, гэтээ энийг хүн бичсэн ч гэсэн дотор нь гарч байгаа агуулга нь хэний агуулга вэ? Бурханы агуулга шүү дээ, тийм ээ. За, Библи маань хэрхэн бичигдсэн бэ гэхээр одоо манай эртний 100 онд энэ Библийн ичлэл гэдэг ном бичигдсэн. За, тэгээд одоогоос 3500 жилийн өмнө энэ Библийн эхлэл гэдэг ном бичигдсэн. Ийхүү Библи маань нийтдээ 1600 жилийн турш бичигдэж ирсэн байна. Манай хүмүүс
Гайхгүй юм тийм ээ? 1600 жилийн турш энэ Библи бичигдсэн гэж штэ. Ийм урт түүхтэй ном байгаа болов байхгүй болов? Энэ Библиэс өөр байхгүй байна. За тэгээд Бурхан өөрийн энэ үгээ одоо иш үзүүлэгч нар энэ хэлсэн хүмүүстэй хэлээд тэрийг нь сонссон хүмүүс ийхүү номон дээр бичээд энэ Библийг бий болгосон байна. За Библи маань дотроо хуучин гэрээ, шинэ гэрээ гэсэн хоёр гэрээтэй. Хуучин гэрээ нь 39 ном, шинэ гэрээ нь 27 ном. Нийтдээ 66 ном болж байна. Тэгэхээр энэ Библи маань ганцхан ном мэт боловч ийм зузаан байна штэ тийм ээ? Дотор нь 66 ном байгаа байхгүй юу? За тэгээд дээрэс нь энэ Библиэд гарч байгаа үг бүр нь Бурхны сэтгэл шингэсэн үг, харин бичсэн хүмүүс нь 40 орчим хүнээр дамжуулан Бурхан энэхүү Библийг бичсэн байна. Түрүүн хэлсэнчлэн Бурхан үгээ хэлэх юм бол тэр үгийг нь иш үзүүлэгч нар, энэ бичээс нар Бурхны үгийг сонсоод бичсэн байх нь. За Библи маань ямар ном бэ гэхээр за дэлхийд хамгийн их зарагдсан ном. За дээрэс нь хамт уншия. Дэлхийн хамгийн удаан хугацааны турш бичигдсэн ном. Дэлхийн хамгийн олон хэлээр бичигдсэн ном. Дэлхийн хамгийн үр нөлөөтэй ном. За Эрдэмтэд энэ дэлхий дээр байгаа номноос шилдэг 10 номыг гаргаж ирсэн. Тэгээд энэ 10 номыг жигсаасан чинь хамгийн ихэнд энэ ариун Библи орсон байна. За эндээс харах юм бол 3900 гэж байна уу? Тийм ба штэ. Гэтэ энэ ердөө 3900 хүн уншсан гэсэн үг биш. За энэ маань 3 тэрбум 900 сая хүн одоогийн байдлаар энэ Библийг уншсан гэсэн үг. Энэ дэлхийн талаас дээш хүн нь энэ Библийг уншсан гэж байна. Библи маань ийм алдартай ном. За энэ ертөнцийн хэр олон хэл байдгийг манай хүмүүс мэдэх үү? За одоо нэрлэгийг бол Монгол, Орос, Хятад, Солонгос, Япон, Турк, Герман, Англи гэл олон улсуудын хэл байгаа шүү дээ. Гэтэ бидний мэдж байгаа хэлүүд маань 10 хуруунд багж байгаа боловч энэ дэлхий дээр маш олон хэл байна. За энэ Библиэд гэсэн чинь энэ бүх хэлээр орчуулагдсан гэж байна. За эндээс харах юм бол 2021 онд байна. Библи 3435 хэлээр орчуулагдсан гэж байна. Бодод үстэй бүгдээрээ 3500 хэлээр Библи орчуулагдсан гэж штэ. Сая бид нар хэдэн улсын нэрийг хэллээ? 10 хүрхгүй улсын нэрийг хэллээ штэ. Гэтэл энэ дэлхий дээр Библи маань 3500 хэлээр орчуулагдсан гэж байна. Бүр цаашаа энэ дээр харах юм бол Библи 3600 хэлээр орчуулагдсан гэж байна. За ингээд жил ирэх тусам энэ Библийн орчуулагдсан хэл нь нэмэгдсээр байгаа. За эндээс харах юм бол 2022 онд 3610 хэлээр орчуулагдсан гэж байна. За тэгээд бас 2024 онд өнгөрсөн онд Библи 3686 хэлээр орчуулагдсан гэж байна. Ийхүү орчуулагч байгаа хэл нь нэмэгцээр байна шүү дээ, тийм ээ? Тийм байгаа сте хүмүүс ээ. Тэгэхээр энэ Библи маань энэ ертөнцийн амьдарч байгаа бүх хүн, бүх үндэстэн тэгээд бүх хэлээр орчуулагдсан гэж байна. За тэгэхээр энэ Библийг сайн сурах юм бол бүтээгч Бурханыг мэдэж авна. Яагаад вэ гэхээр энэ Библи нь өөрөө бүтээгч Бурханыг мэдүүлж байгаа ном. За энэ Библи нь Бурхны үг ээ гэж байна. Тэгэхээр энэ бид бүхэн энэ Библиэр дамжуулан л Бурхныг мэдэж болох байна. За тэгвэл энэ Библийг яаж сурвал ер нь энэ Бурхны талаар мэдэж болох вэ гэхээр за хамтдаа энэ үгийг уншия. Эзний номоос олоод унших том гэж байна. За эндээс харах юм бол эзэн гэдэг нь хэнийг гэж хэлсэн бэлээ? Ямар бурхан бэлээ? Бүтээгч бурхан. Тэнгэр газар, түмэн бодис, ан аратан, урмал ногоо мөн бид бүхнийг бүтээсэн бүтээгч Бурхны үгээ гэж хэлсэн. Энэ Библиэрээс түүнийг
олоод уншаа гэж байна. Гэтэ энэ олоод уншна гэдэг чинь хэдийн хэд вүлээ гэж хайгаад олоод уншихыг хэлээгүү. За энэ хүүхдийг хараарай. Яаж ийн? Томруулдаг шилээр хайж штэ. Хүмүүс яагаад томруулдаг шилийг ашигладаг вүлээ? Нарийн тодорхой нэг нэмбэ хайж олохын тулд томруулдаг шил ашигладаг штэ. Тэгээд энэ хүүхдийг харах юм бол яаж ийн? Бодож ийн. Тэгэхээр манай хүүхдүүд ч гэсэн энэ Библийн семинарыг сонсохдоо бодох хэрэгтэй. Юуг бодох хэрэгтэй гэж багш нь хамгийн түрүүнд хэлсэн бэлээ? Багш нь дуулсан штэ. Яагаад гэсэн асуултыг өөр дөрөө тавиад бодоод энэ семинарыг сонсох хэрэгтэй. Тэгээд олдчих юм бол энэ хүүхэд шиг баярлах нь байна. Ойлгосон хүүхдүүд ээ? За тэгээд бас энэ Библи бичигдсэн зорилгыг багш нь харуулъя. За хамтдаа уншъя. Нүдэнд харагдахгүй Бурхныг мэдүүлж итгүүлэхийн тулд Есүс бүх хүний гмийг уучлсан үннийг мэдүүлэхийн тулд бүх хүмүүс Есүст итгэснээр деваалс руу явуулахын тулд энэ дэлхий яаж эхэлж яаж дуусахыг мэдүүлэхийн тулд за Библи маань ийм зорилготой бичигдсэн байх нэ. За тэгвэл энэ Библиэлд ямар агуулга гардаг вэ гэдгийг багш нь хэлж өгье. За одоо эндээс харах юм бол Библиэлд бүтээлийн талаар гарч байгаа. Бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэж хэлсэн шүү дээ, тийм ээ? Тэгвэл энэ бүх зүйлийг Бурхан яаж бүтээсэн талаараа энэ Библиэлд хэлж байгаа. Бас маргааш сурах, Эден цэцэрлэг, Новогийн үеэр улаан тэнгис, бас Израилийн түүх. Мөн энэ дэлхийн төгсгөлд юу болох вэ гэдэг талаараа Бурхан Библиэлд бүгднийг бичээд өгчихсэн байгаа. Тэгэхээр бид нар энэ Библийн семинарыг сайн сонсох юм бол, бас бодоод сонсох юм бол энэ бүтээгч Бурханы талаар бас энэ агуулгуудыг бүгднийг мэдэж ойлгож ухаарч чадна. За одоо хүүхдүүд маань анхаарал нь жоохон сарнаад байх шиг байна, тийм ээ? За дахиад бүгдээрээ 1 2 3. За одоо жоохон тэсчих юм бол хүүхдүүдээ энэ семинар өнөөдрийн эхний цагийн дууслаа. За одоо тэгвэл Бурхны бүтээлийн талаар хамтдаа товчхон сураад өнөөдрийн энэ семинараа өндөрлөе. За хамтдаа энэ үгийг уншъя. Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Эхлэл 1:1. За эндээс харах юм бол Библийн хамгийн ихний ном нь ямар ном гэсэн бэлээ? Эхлэл ном гэсэн шүү дээ. Одоогоос хэдэн жилийн өмнө бичигдсэн гэсэн бэлээ? Одоогоос сая энд хөөргөн гар хийсэн багш нь хэлсэн шүү дээ. Миний бие дөрвөлжин 3500 жилийн настай гэж хэлсэн шүү дээ, тийм ээ? Тэгэхээр энэ Библи, энэ Эхлэл ном маань 3500 жилийн өмнө бичигдсэн байна. Хамгийн ихний энэ Библиэлд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэж хэлсэн байна. За энэ хаалганы ард юу байгаа вэ? За юу вэ? Хүүхдүүд хэлээд үзээрэй. За деважин байгаа юм байна. За машин байгаа юм байна. Өөр. За багш нь хэлээ. Багш нь энэний ард юу байгаа вэ гэдгийг мэднэ. Багш нь яагаад мэдчихэж байгаа вэ? Өөрөө энийг хийсэн учраас л мэдчихэж байгаа шүү дээ. За энэ хаалганы ард юу байгаа вэ гэхээр нэг том нүд гаргаад манай хүүхдүүдийг ингээ гайхаад байгаа хүүхэд байж байгаа. За тийм байгаа шүү дээ. Энэ хүүхэд яагаад гайхаж байгаа бол ямар олон хүүхэд ирсэн бэ гэж гайхаж байгаа юм байна. Ойлгосноо? За тэгвэл энэний ард юу байгаа вэ? Морь унсан хүүхэд байгаа. Энэ морь унсан хүүхэд чинь өнгөрсөн семинараар гарцсан шүү дээ, тийм ээ? За энэ дээр их хөгжилтэй зураг байгаа. За энэ зургийн ард юу байгаа вэ гэхээр нэг хүүхэд инээж байгаа. Бас
нэг тэмээ инээж байгаа. Харах уу? За. Тийм байгаа сте. Энэ хүүхэд инээсэн чи дагаа тэмээ нь бас хаа гэд инээж байна. Тийм байгааз? За. Тэгэхээр багш нь энийг яаж мэдэж ийнэ гэхээр өөрөө хийсэн учраас л мэдчихэж штэ, тийм ээ? Тэгвэл энэ тэнгэр газрыг хэн бүтээсэн гэсэн бэлээ? Бурхан буюу бүтээгч бурхан бүтээсэн гэсэн. Тэгэхээр энэ бурхан тэнгэр газрыг хэрхэн яаж бүтээсэн талаараа хэлж өгч чадах уу, чадахгүй юу? Чадна штэ. Өөрөө бүтээсэн учраас хэлж өгч чадна. Сая багш нь өөрөө хийсэн учраас л энэ хаалганы ард юу байгаа вэ гэдгийг харуулж чадлаа штэ, тийм ээ? Яг үүнтэй адилхан бурхан тэнгэр газрыг бүтээсэн учраас хэрхэн бүтээсэн талаараа хэлж өгч чадах нь. Гэтэ тэр бүх зүйлээ за чимээг бай хүүхдүүдээ 1 2 3 энэ Библийн номоороо дамжуулан хэлж өгч байгаа юм. За хамтдаа багштайгаа хамт энэ үгийг уншийе. Хараага өндөр дөргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Төг дүмдийг тоо ёсоор авчирч бүгдийг нэрээр дууддаг нь тэр юм. Агуу их хүч сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэгэн ч алдагдаагүй. За энэ дээрээс харах юм бол Бурхны бүтээсэн зүйлсийг харах боломжтой байх нь. За эндээс харах юм бол тэдгээрийг хэн бүтээснийг яа гэж энэ хүүхдүүдээ харагтун гэж штэ. Тэгэхээр бид нар Бурхан бүтээсэн гэдгийг харуул мэдэж болох нь уу, болохгүй байх нь уу? Мэдэж болно, тийм ээ. За хамтдаа энэ үгийг уншийе. Учир нь альва барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсыг барьсан нь Бурхан мөн. Еврэ 3:4. За эндээс харах юм бол сансар огторгуу бүтээсэн нэгэн байгаа. Бас энэ байшин барилгыг ч гэсэн бүтээсэн нэгэн байгаа шүү дээ, тийм ээ. Одоо бидний энэ сууж байгаа заалыг хүртэл хин нэг нь барьсан байгаа. Бид нар хэн барьсан бэ гэдгийг мэдгэж болохгүй ч гэсэн харах юм бол хэрхэн яаж барьсан бэ гэдгийг нь мэдэж олно. Тийм ээ хүүхдүүд ээ. За одоо манай хүүхдүүдийн налаад сууж байгаа энэ сандлыг ч гэсэн хин нэг нь хийсэн байж таарна шүү дээ, тийм ээ. Гэтэ манай хүүхдүүд сайн бодоод үзэх юм бол энэ дэлхий дээр байгаа нэг ч зүйл зориггүй бүтээгдээгүй. Бүх зүйл ямар нэгэн зорилгын үүднээс бүтээгдсэн байгаа. За жишээ авах юм бол манай хүүхдүүдийн сууж байгаа энэ урт сандал. Зоригтой бүтээгдсэн үү, зориггүй бүтээгдсэн үү? Зоригтой бүтээгдсэн шүү дээ. Одоо манай хүүхдүүд сууж ин тийм ээ. Одоо багшийн энэ хэрглэж байгаа миг ч гэсэн манай хүүхдүүдэд энэ дууг, тод, чанга сонсохын тулд энэ үүргээ зорилгоо биелүүлээд хэрэглэгдэж штэ, тийм ээ. За энэ компьютер ч гэсэн ялгаагүй. Манай хүүхдүүдэд энэ Библийн семинарыг харуулах материалуудыг харуулж өгөхийн тулд энэ компьютерыг ч гэсэн хэрэглэж байгаа юм. За ийхүү энэ ертөнцийн дээр байгаа бүх зүйл ямар нэгэн зорилготой бүтээгдсэн байдаг. За энэ гэр ч гэсэн ялгаагүй. Тийм биз дээ хүүхдүүд ээ? Энэ гэрийг хүн барьдаг штэ, тийм ээ? Энэ хажууд нь байгаа байшинг ч гэсэн хүн барьсан. Энэ тэгвэл гэр, энэ байшинг хүн яагаад барьсан юм бол? Амьдрахын тулд барьсан штэ. Ийхүү барьсан зорилго байна уу, байхгүй нь уу? За байгаа. Гэтэл хүмүүс энэ дэлхийг хэн бүтээсэн бэ гэж асуухаар аяандаа штэ. Санамсаргүй бий болсон штэ гэд хилээд байдаг хүүхэд байна. Гэхдээ тийм биш. Бурхан энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн учраас Библи дээрээ ч гэсэн хэрхэн яаж бүтээсэн талаараа хэлж өгч байгаа. За хамтдаа энэ үгийг уншийе. Илчилгүй хоосон дээр умардыг тэрээр дэлгэж, эзгүй хоосон дээр газар дэлхийг өлөгдөг. За эндээс харах юм бол Бурхан дэлхийг хоосон орон зайн дээр тогтоосон гэж байна. Энийг хардаа хүүхдүүд ээ. Ийхүү Бурхан дэлхийг хов хоосон орон зайн дээр тогтоосон байна. Энэ дэлхийг уяагаар дээрээс нь татчихын уу? Доороос нь модоор тулчихын уу? Үгүй ээ. Гэ харах юм бол ерөөсөө ямар ч зүйл байхгүй хов хоосон газар дээр энэ Бурхан дэлхийг ингээд барьж тогтоосон байх нь. За энэ үзгийг манай хүмүүс хараарай.
За энэ үзгээ багш нь ингээд агаар дээр тогтооё гэж бодъё. Тэгвэл манай хүмүүс гайхах уу гайхгүй юу? Бүр гайхаад сүд майд болно шүү дээ, тийм ээ? Одоо гэртээ очих юм бол энэ сүм дээр очисон чинь нэг багш үзэг агаар дээр тогтоож гинэ гэл хавь ойрын бүх хүмүүстэй хэлнэ өстэй, тийм ээ? Гэтэ багш нь энийг тогтоож чадахгүй. Харин Бурхан энэ дэлхийг хоосон орон зайн дээр үлгчихсэн байх нь. Бас Исая 40:22 дээр харах юм бол Бурхан энэ дэлхийн хэлбэрийг нь бөөрөнхий гэж хэлсэн байгаа. За энэ үгийг хамтдаа уншийе. Зарцаанууд шиг оршин суугчдээ дэлхийн тойрог дээр залгадаг. Тэнгэрийг хөшиг мэд татаж майхан мэд дэлгэн оршдох нь тэр билээ гэж байна. За энэ дээр Бурхан дэлхийг тойрог дээр залдгаа гэж байна. Энэ тойрог гэдэг нь бөөрөнхий гэдгийг хэлж байгаа. За гэтэл энэ Библийг сураагүй, мэдээгүй, бүр дээр үед амьдарч ирсэн хүмүүс энэ дэлхийг юу гэж боддог байсан бэ гэхээр за энийг хараарай хүүхдүүдээ. Эндээс харах юм бол эртний хүмүүсийн төсөөлж байсан дэлхийн хэлбэр дүрс гэж байна. За эхнийх нь Египтчүүд дэлхийг ингэж боддог байсан байна. Нэх авраг том ингэж хаагаад тэгээд дотор нь хүмүүс амьдардаг байсан гэж боддог байсан баг. Дэлхийн маань ийм билүү биш үү? Биш шүү дээ, тийм ээ. За тэгээд Шумер гэдэг улсыг харах юм бол за энэ юм харанхуй орчинд ингээ бүрхүүлээр хучаад дэлхий нар сар од тэнгэрээс үлгэгдсэн байдгаа гэж энэ Шумер улсын хүмүүс боддог байсан байна. За энэгтгэх улсыг харах юм бол бүр хачин. Авраг том могоо байгаад дээр нь авраг том яст мэлхий байгаад тэрний дээр нь заан. Тэгээд энэ заан дөрвөн талаас нь дэлхийг тулаад түшээд байж байгаа гэж эртний Египт хүмүүс, энэгтгэх хүмүүс боддог байх юм байна. Гэтэ бидний нүдээр харж байгаа дэлхий маань ийм билүү биш үү? Биш шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүсийн бодол зөв үү, буруу юу? Буруу, тийм ээ. Бурхан дэлхийг яаж бүтээсэн гэсэн бэлээ? Бөөрөнхий бүтээсэн шүү дээ. Тэгээд дээрэс нь бас хоосон орон зайн дээр утсаарч үлгөөгүй, доороос нь модоорч тулаагүй тогтоосон байгаа гэсэн шүү дээ, тийм ээ. За, ингээ харах юм бол Нарны аймаг гэж манай хүмүүс мэдэн шүү дээ, тийм ээ. За, энэ дэлхийн Нарны аймгийн хэд дэх гариг үлээ? 3 дахь гариг шүү дээ, тийм ээ. Бод, сугар, дэлхий гэдэг, тийм ээ. За, энд харах юм бол Бурхан дэлхийг хоосон орон зайн дээр тогтоосон. Дээрээс нь бас ингээд яг явах замыг нь чиглүүлж зааж өгсөн гэж Библиэлд хэлсэн байгаа. За хүүхдүүдээс нэг юм асууя. Энэ дэлхийн нарнаас хэдэн километр зайтай гэдгийг мэдэх хүүхэд байна уу? За хэд вэ? Тийштэй 150 сая километр. Тийм ээ? За тэс харах юм бол дэлхийн маань нарнаас 150 сая километрийн зайтай оршдог байна. Гэхдээ энэ нь зүгээр нэг за 150 гээл тогтоочихсон тоо биш. Энэ дэлхий яг таг яг зөв тодорхой яг энэ байршил дээрээ байгаа. За тэгэхээр Бурхан энэ дэлхийг бидний төлөө бүтээсэн учраас яг тохирсон зайд бүтээж өгсөн байна. Хэрвээ бид нар энэ дэлхийг нар руу ойртвол юу болох вэ хүүхдүүд? Халан штэ, тийм ээ. Одоо гадаа халуун болж байна, тийм ээ. Зун болол бүр халуун болно штэ, тийм ээ. Тэгэхээр энэ дэлхийн маань нар руу жоохон ойртох юм бол ийм их халуун байх нь байна. Нэмэх 493 биш ээ 83 градус гэж байна, тийм ээ. Энэ гадаад 130 нэмэх 30 градус л болоход манай хүмүүс ямар халуун бай гэж ингээл өөрийгөө сэвэлэдэг штэ, тийм ээ. Тэгэхээр ийм 400 давсан градустай халуунд амьдрал хүн амьдрч чадахгүй юу? Чадахгүй штэ, тийм ээ. За тэгээд бас энэ дэлхий маань нарнаас жоохон холдчих юм бол мүс болно. Хүлтэн. За ингээ харах юм бол хасах 90 градус байна. Энэ өвөл хэдэн градус хүрснэ мэдгүй. Ихтлээ гэхэд л 30 градус хүрсэн шүү дээ.
Гэтэл энэ дэлхий маань нарнаас холдоод явчууд бүр хасах 90 градусд хүрнэ гэж байна. Ийм газар очих юм бол хүн ерөөсөө амьдрах боломжгүй. Бүх зүйл тас хөлтөнө. Тэгэхээр Бурхан бид нарыг яг энэ нарнаас тохирсон зайд байлгахын тулд дэлхийг бүтээж өгсөн байна. За эндээс харах юм бол дэлхий энэ байршилд байна гэдэг нь гайхамшиг юм аа гэж байна. Тэгэхээр зөвхөн энэ дэлхий дээр л амьд организм, хүн, ургамал ногоо, амьтад амьдрах боломжтой байх нь. Тэгэхээр бид нар бүгдээрээ энэ Бурхан тэнгэр газрыг бүтээснээр дамжуулан Бурхан байгаа гэдгийг мэдэж болж байна. Энэ Бурханыг бид нар юугаар дамжуулан мэдсэн бэлээ? Энэ Библиэр дамжуулан мэдсэн шүү дээ, тийм ээ? За, ийхүү Библиэр дамжуулан бид хүн Бурханыг мэдсэн байх нэ. Тэгэхээр энэ Библиэр гарч байгаа бүтээгч Бурхан байна уу, байхгүй байна уу? Байна штэ. Энэ Библи нь өөрөө Бурханы үг учраас үнэн мөн үү биш үү? Үнэн байна, тийм ээ? Тэгэхээр бүгдээрээ энэ цагт энэ Библиэр дамжуулан Библи үнэн гэдгийг ч гэсэн харлаа. Бас Бурхан амьд оршдгоо гэдгийг ч гэсэн сурлаа. За тэгэхээр манай хүмүүс өнөөдрийн энэ эхний цагаа сайн одоо бодоод дараачийн үгээ ч гэсэн сонсоосэй гэж үзье. За тэгвэл өнөөдрийн энэ эхний цагаа хамтдаа багштайгаа хөөхөн гараа хатгаж байгаа. Түрүүн багш нь эхлэхээс өмнө хэлгээ мартчихсан байлаа. Дөнгөж ирж байгаа хүүхдийг залбирыг гэсэн чинь залбирж байгаа хооронд дундуур нь өөмүүлээл хараад байгаа хүүхдүүд бас байх шиг байсан. Гэтэ энэ одоо бүгдээрээ хөөхөн гараа хатгаж хагаад бас хөөхөн нүднүүдээ анжгаад хамтдаа залбираад эхний цагаа дуусгая. За хамтдаа залбирая. Биднийг хайрладаг Бурхан минь талархлаа. Бурхан та биднэрт хайртай учраас бидний төлөө ч гэсэн энэ тэнгэр газар төм бодис ан аратан ургамал ногоо энэ бүх зүйлийг бүтээж өгсөн талархаж байна. Өнөөдөр Библийн семинарын эхний цагаар дамжуулан манай хүүхдүүд маань энэ Библиэр дамжуулан Библи үнэн гэдгийг бас энэ Библиэлд гарч байгаа бүтээгч Бурхан амьд оршдог гэдгийг мэдэж сурсан билээ. Тиймээс манай хүүхдүүд маань ч гэсэн энэ хүү семинараа бүгдээрээ сайн сонсоод Бурхан таны бидний төлөө бэлдсэн тэрхүү мөнхийн ус руу орох итгэлийг ч гэсэн олж авч чадхаар Бурхан минь та тусч удирдах өгөөрэй. Одоо завсарлаад үдээс хойш орох семинарт ч гэсэн хамт байгаад нэг ч хүүхэд босоод явуулгүйгээр хамтдаа семинартаа оролцоод энэ Бурхан таныг мэдэж чадхаар туслаарай. Энэ семинарын эхлээс төгсгөл хүртэл удирдах өгсөн Бурхан таньдаа даатгаад бидний хизээд ямагт хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За баярлалаа хүүхдүүдээ.